За энэ бичлэгээр Google Drive руу файл оруулаад түүнийг хэрхэн шеэрлэхийг харуулъя. За тэгэхээр манай пэйжийн нэг хүнээс энийг яаж хийдгийг хэлээд өгөөч гэж гуйсан учраас энийг бичлэг болгоод оруулчих юм. Тэгээ бус хүмүүст бас хэрэг болж юу юм аа. За тэгэхээр энийг хийхэд аюулгүй амархан. За тэгээд энэ файл зурганы чинь ажилт байгаа энэ 9 дөрвөлжин дээрээ дарангуут Google-ийн одоо програмууд буюу аппликейшнууд харагдана тийм ээ. Эндээсээ Google Drive гэдгийг сонгоно. За тэгээд Google Drive руугаа файлыг оруулахдаа энэ new гэдэг энэ товчон дээр дарна. За анхээр энэ гарч иж байгаа зэснээс файл апплод гэдгийг сонгоно. Энэ болохоор одоо компьютероос файлыг оруулах боломжийг олгодог гэсэн. За эндээс би өөрөө файлыг оруулах гэж байгаа файлыг сонгоё. За энийг сонгож энэ Excel-ийн файлыг. За тэгээд open. За энд болохоор одоо Google Drive руу файл маань хуулагдаж байгаа. Тэгээ хуулагдаад дуусчих юм бол ийм зөв гэсэн юм тэмдэгтэй байна. За тэгээ энэ дээр хэрвээ ингээд одоо дарах юм бол тухайн файл маань ингээд шууд Google Doc-оор нэгддэг. Миний энэ файл бол сая бол одоо Office 2016 дээр хийсэн файл гэсэн. Ингээд автоматар шууд хөврөөд ингээд гараад ирдэг гэсэн. За эндээсээ share хийж. За энийг шууд эндээсээ share хийсэн нь ойлгомжтой. За одоо нөгөө файл маань энэ гэж тийм ээ. My Drive гэдэг дотор байж байгаа. За тэгэхээр тухайн файлыг сонгоод маусныхаа барууныг дараад энэ share гэдгийг дарна. За энэ болохоор одоо email хаягаар. За тэгэхээр энэ хэрэг одоо ингээ Google Gmail чи өөр ингэсэн одоо нөгөө нэг энэ мэйл хаягаа бүртгэдэг юм дэвтэртэй ш. Тэнд хэрвээ би одоо хүмүүсээ мэйлийг ингээ бүртгэлцэн байх юм бол шууд email-ийн эхний үсгийг бичингүүт л тухайн хүний мэйл хаяг гараад ирнэ. За ингээ гараад ирдэг байхгүй. За энийгээ сонгоод тэгээд за энэ дээр нэг нөгөө зургасаа бичнэ ш захиагаа. За ингэж файлыг явууллаа. За ийм явчихсан. За тэгэхээр энэ дээдлэлт нь энэ editor гэдэг. Энд болохоор одоо тухайн файл илгээж байгаа файлын чинь энэ хүн маань одоо энд хэдэн ч хүний мэйл хаяг бичиж болно тийм ээ. Зөвхөн харагдах боломжтой байх юм уу? Зөвхөн одоо комент бичих боломжтой байх юм уу? Эсвэл бүр засварлах. За засварлах гэхээр энэ надаа одоо энэ permission share одоо засварлаад шеэрлэж болно. Permission өөрчилж болно. Энэ ингээд бүх копи хийж болно, принтер даунлоод хийж болно гэдэг энэ бүгдийг ингээд чиглэлд өччих юм бол бүх одоо ирэх нь нээлттэй гэсэн үг. Хэрвээ зөвхөн одоо харах гэсэн юм бол энэ би гэдгийг дараал үлч. За одоо энэ одоо бүгдээрээ edit хийх сонгоч. За тэгэл send гэнгүүт одоо энд хэдэн хүний email өгсөн байна тэр мэйл рүү чи явна гэсэн үг. За ингэж нэг явуулчих болох нь байна. Өөрөөр одоо тухайн файлаа одоо Facebook group дээр ч юм уу эсвэл пэйж дээр ч юм уу пост share хийхдээ мөн л нөгөө файлаа ингэ сонгоод маусны баруунаа тараад энэ get link гэдгийг дарна. За эндээс за энэ нь болохоор за энийг шууд ингэчгөө. Энэ bonfit link. Энийг сонгоод за энэ дээр нь мөн нөгөө permission буюу одоо тохируулгууд тий edit хийж болох юм, comment хийчих юм уу гэдгийг сонгоно. За энэ дээр би edit хийж болно гэдгийг дарчих. За тэгээд энэ copy гэсэн энэ линкээ болж аваад дүн. За ингэчээд за би group дээр тавьж үзүүлье. За энэ group дээр за ингээд ороод эндээсээ хүмүүс чинь эсвэл одоо мессенжерээр за ингээ бас явуулчих болно. За ингээл хийж.